За их хурлын чуулганы нэгдсэн уралдааны эрдэс 45.2%-тай буюу 126 гишүүнээс 57 гишүүн хүрэлцэн ирсэн байна. Цаг 12 цаг 50 минут болж байна. 10 цагаас хойш их хурлын гишүүдийг чуулганы нэгдсэн уралдаанд оролцохыг хүлээлээ. Дэлхийн цаг төрийн байдал хурцтаж, дайм өргөлдөөнд дэгдэж, олон улс орон энерги их үүсвэр түс шатхууны хомсдолд орж хэмнэлтийн горимд шилжээд байна. Монгол улсад хаврын тариалтын өмнө бүх юмны үн болдог түс шатхууны үн өслөө. Эдийн засгийн байдал нэгцэгтэй байна. Дэлхийн улс орнууд яг ийм цаг үед үндэснийхээс өрөнд эсвэрлэх чадвараа бэхжүүлэх бодлогоо боловсруулж, хямралын үеийн менежментийн төлөвлөгөө боловсруулж ажиллаж байна. Гадаадын банк оруулж ирж зээлийн хүү буулгах, иргэддээ итгэж 8 нэрийн дэлгүүр дугуй засвараас эхлээд бизнес эрхлэгчдийг хүнд суртлаас шатанд нь чөлөөлөх, зөвшөөрлийн дарамтыг буулгах, татварын ачаа дарамтыг 2.70 их 80-аар хөнгөлөх, авилгачдын хөрөнгийн хураах гэх мэт хууль шийдлүүд хүлээгдэж байна. Харамсалтай нь улсын их хурлын хаврын ээлж чуулгыг хийснээс хойш 10 өдөрт улсын их хурл нэгж шийдвэр гаргаж, нэгж хууль хэлэлцсэнгүй. Хурал хаях, ажил хаях, бойкот хийх, улс төр хийх сөрөг хүчний эрхийг би хүндэтгэж байна. Улс төр биш ажил хий, асуудал шийд гэж амьдрал ард түмэн биднээс шаардж байна. 4 сарын өмнө сонгож дэмжсэн атлаа нэг намын дарга улсын их хурлын дарга байж болохгүй гэдэг хууль бус шаардлагыг тавьж байна. Эрсцээ бүрдүүлж, хууль хэлэлцэж баталсан бол хууль ёсны үйл явц болох байлаа гэдгийг сөрөг хүчин сануулъя. Хууль тогтоох байгууллага өөрөө хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлан ажиллах ёстой. Парламентын гацаа биш, энэ нь өөрөө амьдралын гацаа болсон байна. Төр улсын их хурлын тасралтгүй тогтвортой үйл ажиллагааг тасалтуулж байгаа тул улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлэг хуралдаанаа зохион байгуулж улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна. Бүлгийн дарга Батчаргал бүлгийнхаа хурлыг хийж улс төрийн шийдвэрээ гаргах гэдгийг сануулж байна. Бидэнд сандал суудал биш шийдэл хэрэгтэй. Монгол Ардын намын төр, арчилсан намын төр гэж байхгүй. Монгол Ардын намын Монгол улс, арчилсан намын Монгол улс гэж байхгүй. Улс төрийн тоглоом, улс орны шоглоом болох учиргүй. Албан тушаал үнэтэй биш, ачаагаа үрж чадах хариуцлага илүү үнцэнтэйг бид мартах учиргүй. Бидэнд гацаа биш, гарц шийдэл хэрэгтэй. Санжээ сүрэнгийн зоригийг хэлсэнчлэн энэ тэргуунд улс орон ард түмэн, удаад нь улс төрийн нам, адаг сүлд нь хувийн сонирхлоо тавих эрх ашигын ирэм дарааг улсын их хурлын гишүүд төр түмний төлөөлөл болж ажиллаж байгаа та бүхэн хизээд мартах учиргүй гэдгийг хэлээ. Төр төвшин төмөн олон амгалан байгуулдаг. Их хурлын чуулганы нэгдсэн уралдаа хойшлсны мэдэгтэй.